дуулангуудад явна. Тэгээ нэг хүн баг ажлаа алдчих гаддаг. Тэр чинь хөргөж өгнө. Бид чинь ахлахын дороогүй байгаа учраас хүүхэд ганцаараа явах юмч боломжгүй. Заавал нэг хүн наашин цаашаа хөргөж өгнө. Дотн сургууль доктоо өглөө 5:50 хэд гардаг байсан. Хүүхэд чих ядарч исэн ирээд даалгавар хичээл чихгүй унтаад өгдөг байсан. Ер нь л нэг үг сонсох жоохон гоншгонсон тэр олон хүүхдүүд төрөөд ирэхээр энэ болохгүй байна. Энэ ингээд тэр тэгээд гэсэн. Одоо тэр асуудал ер нь өстой байхгүй болсон. Эмээ биеийн сургуульд сураад хөө 5 дугаар ангид төгсөхдөө өөрөө тийм сонголтоо хийхээр тэр сонголтыг нь бол ялж чадахгүй хөндлөж үзээд одоо л аюу дуртай. Заримдаа бүр хагас үснээс өдөр ирэхгүй гэсэн юм яриад ээжтэйгээ өг нийлүүлээд эмээ би үлдчихил да хагас үснээс ангилдмээр хэрэгтэй. Сургууль дээр бол ямар ч юм аюулгүй штэ. Камер хамгаалалттай юутай байж гэн. Ядч нэг 5 хоног ирүүл байж байгаа дэрж байна. За Чинэбэрсо барилгач нь үнэхээр том бүтээн байгуулж байгаа. Харахад огшхоор дүү хүүхдүүд ирж байгаа штэ гэдэг дээр айгу баяртай өөрийгөө айгу ах болцсон юм шиг мэдэрсэн тийм яриа л явж байлаа. Бид бүр бүгдээр хараад амар баярлсан айгу бахархсан хүүхээр.